Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. Цаг булсын үхэл дөрдсөн талигаачдын төрлөөлөөгүй сүнснүүд бог болон босоод амьтан хүн айлгадаг тухай ярих нь их бий. Сэлэнг аймгийн Алтан булаг сумын нутаг цөх баргаадын дэрэгдүр урсах цөх голд үйж үгсэн бяцхан охины сүнс тэргэл сартай шүн голын уснаас гарч ирэн эргийн дагуу таарлцсан хүн амьтныг айлгах болсон тухай хүмүүс шивэр авир хийх болжээ. Тэрч байтугай зарим нэг хүн голын ус руу тонгойж харахад ёроолд нь гараа сарвалзуулсан нялх охин үзэгдсэн тухай ярих болсон байна. Эхэн үедээ ямар учиртай ийм юм үзэгдэд байгааг ойлгодоггүй байсан нутгийнхан яванда 5 настай охиноо гол руу түлхэн живүүл жалаад өөрөө амиа хорлсон сүрэн хорлоо хүүхнээс болсон гэлцэх болжээ. Хэдэн жилийн өмнө сүрэн хорлоо Алтан булаг сумаас зүүн урд байх хондын амралтын ойролцоо нэгэн айлд бэр болон ирсэн ч нөхөр нь золгүй тохиолдлоор нас барсныг нутгийнхан бүгд мэддэг байсан байна. Бяцхан охиноо тэврэн хоцорсон сүрэн хорлоо хөгшин настай хатамав ээжигээ орхиж явж төвдөлгүй тэндээ үлдэн охиноо өсгөхийн зэрэгцээ хоёр гэрийн доторх гадаах бүхий л ажлыг амжуулан хэдэн жилийг ардаа орхижээ. Гэтэл охин нь 5 нас хүрсэн жилийн 100 хондын амралтын манаач Мегмаржав гэдэг залуу сүрэн хорлоогийнхоос салхаа байсан байна. Хүний мөрөөс болсон бүсгүй ч түүнийг цааш гэж чадсангүй. Нэг л мэдхэд ойр дотн харьцаа үүсгэн эхнэр нөхөр мэт байдаг болжээ. Хадам хоёр хөгшнөн ч бэрмэндээ олон жил хани жилгүй ганц бие явсанд залуу насндаа таарч тохирсон хани жилтэй болж байвал болоо гэд Мегмаржавыг нэг их тэр шаасангүй. Харин манер мөрөөрөө айлын хоол хороогоод хэвтэлгүй. Хөөхий дагвар охиныг ад үзэн хажиглаж эгт нь элдв юм ярьдаг болсон байна. Хөгийн новш шүү. Хамгийн аимшигтай Мегмаржавт ухаангүй дурлсан сүрэн хорлоо ингэх тусам төрсөн үрээ ад үзэх нь их болжээ. Бас л хогийн новш шүү. Тиймээс хоёр хөгшин зээ охиноо өөрсөд дээрээ байлгах болсон байна. Тэгтэлч намрын ихэн сар гарангуут өвгөний бие ихэд чилээр гэж эмгэнтэй хотоорж үзүүлэхээр явжээ. Өвгөн замд гарахын өмнө эмгэндээ муу ачигаа аваад явдаг байж юу. Эхэн нөгөө хар юмтайгаа нийлээд нялх амтныг шоглох вийдэ гэж байсан чимгэн. За хаанаас төрсөн ихэнх юм чинь гайгүй байлгүй. Би юм бот гэсэн юмсан жи. Гэвч хоёр хөгшнийг давааны цаад талд гараагүй байхтал Мегмаржав охиныг ад үзэн. Энэ хүүхдээ аваачаад өгчих. Айлмтан байдаггүй юм уу? Харахаас уур хүрээд байна. Надтай суух санаатай бол энэ хүүхэд бас хадам эцэг их нэртэй. Хоёр зөнгөөсөө холх нь байш. Хоёр зөнөгч нь эрхлүүлсээр байгаад энийг чинь шулан болгож гүйцлээ. Эднэрийнхаа учрыг олохгүй бол би замаа хөөгөөд зайлаад өгнө шүү. Зайлал биз? Гэх мэтээр өглөж ихэлсэн ажи. Энэ үед сүрэн хорлоо охиныхоо мөрөн дээрээс чирч гулдран гэрээс гаргаад төрсөн эцгийнхээ толгойг залгисан заяагүй хүүхэд болохоор хүний нүдэнд хүртэл хүйтэн харагдах юм гэж уйлан өглөж байснаа бас ч гэж хүний их юм гисэндээ удалгүй охиноо тэврэн хоёулаа гол дээр очиж юм угай гэд охиноо дагуулan гол руу явжээ. Энэ үед Мегмаржав хоймрынх нь орон дээр тараан хэвтээд чи ашгүй наатахаа живүүл жалчхаад ирэх юм биш бидтэй гэсээр хоцорсон юмсан ч. Чохом энэ үг нөлөөлсөн үү юутайч сүрэн хорлоо хүүхэн голын эрэг дээр юм угаач суусна охиноо голын гүн цүнхэл рүү түлхэн живүүлчихжээ. Ингээд юу ч болоогүй мэт эргэн ирэхэд Мегмаржав байсангүй.
Харин оройхон ирээд "Чи охиноо яасан бэ?" гэхэд сүрэн хорлоо. Хадам аав ээж хоёрыг гэртэл хамаатныхаа айл руу явуулсан. Хэд хоног тэнд байг гэжээ. Саахалт айлынх нь асуухад охиныг өвөө эмээ нь аваад явсан гэж байж. Гэтэл охиныг алга болсноос хойш 3 хоногийн дараа ойролцоох айлынх нь хүүхдүүд алга болсон хургаа хайхаар оройхон голын эргээр явж байгаад сонин юм олж харсан ажээ. Хүүхдүүдийг шуугилдан гүйж явтал гэнэтхэн голын уснаас ногоон дээлтэй охин гарч ирээд "Ээжээ, та намайг аваач дээ" гэд гараа сарвалзуулан уйлаад эхэлсэн байна. Үүнийг харсан хүүхдүүд охин руу очисон боловч хүүхдүүдийг ойртон очих үед мөнөөх бяцхан охин алга болчихчлээ. Гайхаж бас айсан хүүхдүүд энэ тухай гэрийнхэндээ хэлж цаадуулан цагдаа сэргийлэхэд мэдгдснээр сүрэн хорлоо хүүхний хэрэг илэрсэн байна. Сүрэн хорлоод 25 жилийн ял оноо чанга дэглэмтэй шоронд идлүүлэхээр болсон ч тэрэн тухай сонсвоогүй юу татж унаад тэр чихтэй ухаан самурсан гэж. Энэ харуулсалтай явдлаас болоод хадам аав ээж нь жовж цуваад хорбоог орхисон байна. Ухаан самуурсан сүрэн хорлоо аймгийнхаа эмнэлэгт эмчлүүлээд бие новоо дээрдэг үед хамаг муу явдлын үндэс болсон Мегмаржав аргагүй ирэхэнд асран хамгаалагчаар нэг гэрт хамт амьдарч байсан ч сүрэн хорлоо нэг шин үсрэн босоод гэрийнхээ үүд рүү заа. "Трикра, охин минь ээж, намайг гаргаж авах болоогүй мүү? Би их үйтэй усан дотор ганцаараа даарад байна гэд байна шүү дээ" гэснээр зүрхрэн уйлаад нулимсаа алган дээрээ тоссон. "Нүднээс минь цус тусалж чинь. Би охинтойгоо баймар байна" гэж хэлээд гараад гүйчихжээ. Мегмаржав ойр хавийнхантайгаа нийлэн түүнийг шүнжин хайж нойргүй хоноод маргааш нь үдээс хойш цогцсыг нь сэлэнгийн их устай тох хойрсон эргэнээс олж авсан байна. Үүнээс хойш тэр эргэнээс эмэгтэй хүн гиншиж гингэнэх дуу гараад салхаа байсан. Төдийгүй бяцхан охиныг живүүлж алсан цөх голд янз бүрийн юм ойрхон үзэгддэг болсон гэж. Энэ бүхнээс сэжиглсэн нутгийнх нь лам хард үзүүлэхэд төрлөө олоогүй охины сүнс буг болж ихийнхээ аминд хүрчээ. Эх охин хоёрын сүнсийг учруулсан цагт л элдв юм үзэгдэхэ болно. Гэвч хоёул хоёр өөр газарт нас нөхчсөн учраас яах чаргагүй. Цаг нь болохоор овч цуваад энэ ертөнцөөс явна биздээ гэсэн гэдгээ. Энэхүү зүйлийг үгүүлсэн болормаа гэх бүсгүйг харсан хэм боловч эхлээд сэтгцийн өвчтөө юм уу гэж бодмоор. Гэсэн ч байна штэ. Яриаг нь сонсоод байвал ямар хачи юм бэ гэж өөрийн ирэхгүй бодмоор. Ингээд түүний яриаг сонирхоцгоё. Манай нагац ихч Янжигийн нөхөр гинэт нас барсан чимээ аваад манайхан бөөнөрөө шахуу Архангаа руу явсан юм л т. Тэднийх Архангаа аймгийн өндөр улаан сумын айл л да. Хөргөн ах маань өчигдөр оройн л зүв зүгээр даалуу тоглон инээж хөхрөн маргааш түлээний модонд явна гэж байсан юм билээ л т. Гэтэл тэр шөндөө гинэтхэн нас барчихсан байсан. Янжин ихч тэр шөн найз хүүхнүүдээ очиж хонсон байсан болохоор маргааш өглөө нь хажуу айлынх нь авгай хүргнийд маань орж ирээд өнгөрснийг нь мэдээд сүйд болохгүй юу? Нэгэн тийм юм болсон болохоор гэрийнх нь өрхийг бүтээчгээд Янжингийн царайг яаж харна гэцгээж байж. Гэвч харахгүй гээд ч яах билээ. Ойр хавийн хүмүүс нийлж байгаад нэг илүүгэр босхон хүлээж байтал Янжин ихч 3 настай ганц хүүгээ дагуулan багуудын алдад хүрээд иржээ. Эгч маань гинтийн явдалд их цочирдсан юм билээ. Зогсоо зайгүй уйлаад байхаар хүүтэй хамт илүүгэрт оруулаад энд тэнд байдаг ах дүүд нь хэлэг өгөх. Талигачийн хойдох ажилд хэрэгтэй зүйлсийг зэхэж эхэлсэн байна. Бэдж тэр өдрийнх нь орой Архангайн төв дээр очиж хоноод маргааш нь өдөр талигачинд хүрсэн юм л да. Ах дүүс маань энд тэндээс цуглжчихсан. Янжин ихчийг өрөвдөж халаглаад л
Цэл залуугаараа хорвоог өргсөн. Талигачийн хойноос харуу саадал эрвих дэрвихээр хөдөлж байтал. Эхүүдийн алдад илүү гэрээс аимшигтай цөрхрөн уйлах дуу хатхантар. Хүмүүс сандарангүй жорвол янжин эгч нэг л сонин царайтай болчихсон. Үстэй толгой өрвийн муухай дуугаар чарлан бархирч 3 настай ганц хүүгээ газар дунгаачихсан багал зургийг нь шахаж байв. Хүмүүс бүгдээрээ хөөе эн чин цочирдсондоо галзуурчиж хүүхдээ алах нь алив хурдан салгаарай. Энтер болцхон хойморлог гүйлдсэн юм. Харин би гинэтхэн янжин эгчийн дэргэд сууж байгаа хачин хүнийг олж харсан. Гэрт орсон хүмүүс тэр хүнийг анзаараагүй ч юм уу. Ерөөсө тоохгүй байлаа л т. Бүгдээрээ л хүүхдээ багал зурдаж байгаа янжин эгч рүү дайрч түүнийг хүүхдээс нь салгаж байсан. Бэүүдний тэн зогсоод тэр хачин хүн рүү нүд салгалгүй харж байсан юм. Тэр хүн бол цэлдэн хөх биетэй, шав шалтан сэгсийсэн үстэй. Тэр үсэн доороос нь нулимс дүүрсэн том харнууд эрүүл бусаар бүлтийсэн нэг л аимшигтай царайтай эмэгтэй хүн байсан. Тэр хачин авгаа 2 гараа цээжиндээ зөрүүлэн бариад над руу цоо ширтэн хинээж байсан нь үнэхээр зөвүүн байсан юмдаг. Тэр үед гэрт ороод байсан хүмүүст энэ муухай авгаа гаргач энэ юун хүн юм бэ гэдэл бүгд над руу харснаа. Юун авгаа гэдэг юм та? Яг тэр үед хойворт сууж байсан нөгөө муухай авгаа босч ирээд над руу үсрээд ирэх шиг л болсон. Би ч айсандаа гэрээс ухасгийн гараад өөрийн ирэхгүй майн тарин уншиж эхэлдэл нөгөө авгаад ороо цог тусаад хөл гараас савчиж хөдөлгөөд эхэлдэг юм да. Би түүнээс үхтлээ хайж байсан болохоор хил ам эвлэж өгөхгүй салгалж чичрээд майна олигт ойч уншиж чадхаа болох үед нөгөө авгаа чин дороо дэвхцээд юу ч юм бэ дотор арзагнамаар хашгичаад эхэлсэн юм. Тэр үед миний дотор нэгэн тесрэг шиг болоод би тэр авгаа руу улаан галзуу хашгичж эхэлснээ сайн сандаг. Нөгөө майна тацралтгүй уншаад л байсан. Тэгсэн нөгөө муухай авгаа чинь намайг өөрлөө нь ойртохоор над руу ойртоод байгаа нь мэдрэгдсэн. Би гэрийн гадаа тэр дотор байсан болохоор би үүд рүү ойртсоор байгаад нөгөө авгаагч нь гэрээс гаргаад иртэл наранд гар бөөгүй алга болчих шиг болов. Харин энэ үед миний гараас нэг хүн бариад авч байгаа ч юм шиг гар дээр дараатж байгаа юм шиг санагдаад явчихсан. Би ч нөгөө майна уншаад гарлуугаа үлээж өргөтөл гар хөнгөрөө харин нэг зүйл тэр өвгөн урд байсан дэрс рүү үсрээд л орчих шиг болов. Би нөгөө муухай авгаа тэр дэрс рүү орчихлоо гэдгийг шууд мэдсэн л т. Яагад гэвэл нөгөө аимшигтай нүд нь дэрсэн дотроос харагдаад байсан юм чинь. Би тэр үед яг л хэн нэгэн хүний заавраар хөдлөөд байгаа юм шиг тэр дэрслүүд өгөж очоод шороо атхан майна уншаад л цацаад байв. Гэтэл миний цацсан шороо нөгөө муухай авгаан биеийн дээр нов ногоон арц болон асгарч байгаа нь ажиглагдсан. Би шороо цацсаар шороо маань арц болон нөгөө муухай авгааг дарсаар бараг болох шахаж байх үед нь би майна уншихаа болж өргөтөл нөгөөгч нь гинэтхэн үсрэх шиг болоод урагшгүйгээд жижиг жалга руу үсрээд орчих шиг болсон. Би жараас нь гүйж очоод шороогоо цацаад л дахин майна уншаад л эхэлсэн. Хамгийн хачирхалтай нь цацсан шороо маань энэ удаа арц биш ус болоод харин нөгөө муухай авгаа тэрэнд ууссаар байгаад алга болчих шиг болсон шүү. Тэр ус газар шингэн алга болсон хойно бисихэ орж эргэн тойрноо хартал баахан хүн намайг тойроод зогсчихсан байж бил. Тэд бүгдээрээ намайг галзуурчлаа гэж бодсон байхаа. Би учиргүй ойрлоод л гэрлүү дайраад л тэгснээ шороо авч цацаад нааш цааш гүйгээд сүйдлэх төгсөн гэсэн. Намайг тэгж солиорч байхад янжин эгч маань хүүгээ тэрэн уйлаад л миний нөхрийг хөшөөтийн хөх чөтгөр хорлсон юм байна шүү дээ. Намайг хүүгээ ал гэж ятгаад байна гэд байсан. Харин би гайгүй болж бүх хүн тайвширсан хойно янжин эгч надад эгчийнхэн нүдэнд янз бүрийн мүзэгдэд их хэцүү байл. Ашгүй чиний хүчээр тэр муухай амтнаас саллаа гэж байсан. Хүн галзуурч болноо. Гэвч хоёр хүн ижил маягаар галзуураад нэг зүйлийг харж чадахгүй биз дээ.
Тэрнээс гадна би тэр муухай хүүхэн рүү уншиж байсан байна. Одоо ерөөсөө санахгүй байна. Яахааргүй маань уншаад байсан хэрнээ. Юу уншснаа санахгүй нэг л сонирн байгаамаа. Гэхдээ хачирхалтай талигачийн хойдохыг уншихаар ирсэн ламд манайхан намайг үзүүлтэл тэр их мундаг лам байсан уу? Намайг дэрэгдээ суулгаад чихэнд маань нэг юм хэлэх шиг болох үед нөгөө муухай угаараа хилээд байсан маань яг мөн байсан. Би ламд та дахиад хэлээд өгөөч. Би энэ мааныг мэддэг юм шиг хэрнээ санахгүй байна гэтэл тэр дуугүй нэгэд. Чи урд төрөлдөө мундаг номтой лам байжээ. Урд насны тэр их буян чамайг үхээрийн бузраас хамгаалсан байна. Энэ мааныг чи цээжилж болохгүй. Аюул тогтолдох үед аяндаа чиний санаанд орно гэсэн юм аа. Тэрнээс хойш надад элдв муу юм тохиолдоогүй ч би үе хачин юм зүүдэлдэг болсон. Харин тэр тоолонд урт майн ч юм уу тарин санаанд орж ирээд байх шиг байдаг. Гэрийнхэндээ хэлэхээр галзуурснаас ч болсон гих маяг ийм ярьдаг юм. Тиймээс энэ тухайг ярихгүй хичээдэг болсон доо. Үнэн хэрэгтээ янжин ихч бид хоёр галзуураагүй юм шүү дээ. Түүнээс гадна талигачийн ажил явдлаас хойш хөшөөд гэдэг газарт үзэгддэг байсан хөх гал үзэгдэхэ болсон тухай нутгийнхан ярьж байна гэнлээ. Миний бодлоор би урд наснда номтой лам байсан нь үнэн байх. Харин үүнийхээ хүчээр нэгч болох нэ чөтгөр дарсан юм шиг байна лээ. Гэж ярьсан байна. Ялгуулсан бодит социализм буюу 1960-аас 1980 оны хооронд манай улсад эдэр залуусыг социалист бүтээн байгуулалтад сайн дураар нь дуудан дагуулахын тулд эвлэлийн төв хорооны дуудлагаар элгээлтийн эзэд хэмээх хөдөлгөөн өрнүүлсэн нь зарим талаар хятадд соёлын хувьсгалын үед өрнсөн улаан хамгаалагч нарын үеийг санагдуулж байсан билээ. Тэр үеийн залуус элгээлтийн эздэд зориулсан нэгэн дууны үгийг говьлон үерийн усыг цээжээр хагаад үхэр буугаар шумуулалаад сарны гэрлийг саваар удлах сайхан жавха бидэнд байна хэмээн дуулдаг байжээ. Элгээлтийн эзэд хэмээх компанид ажил газар сайгүй өрнөж эхэлсэнтэй уялдан боловсрал мэдлэг хэрэггүй, дээд сургуульд суралцаж гадаадын их сургуульд явах бүрч хэрэггүй. 8 дугаар ангид өнгөж төгсөөд л хөдөө мал дээр эсвэл үйлдвэр заваад дээр гарч ажил төрөл хийж эх орондоо бүтээн байгуулалт хийцгээе гэдэг дуудлага өрнөж эхэлсэн нь хятадын улаан хамгаалагч нартай тэднийг бүрч төстэй болгосон юм. Нусаач сайн авч сураагүй, боримныхоо бохирыг гүйцэд арилгаж сураагүй дөнгөж 16-аас 17 настай жаахан амьтад хүнд хүчээр цаг наргүй ажил шаарддаг мал маллахаар хөдөө очиж газар тариалан эрхлэн хэмээн хөдөө орон нутагт сангийн аж ахуйнууд дээр очиж байсан гэд бодчих. Тэд очсон даруйдаа гэмт хэрэгт холбогдох, малын араас дагаж яваад цасан шуурганд төөрөн осгож үхэх, барилга байшин дээрээс унаж бэртэх, трактор комбайн үрлэгч машин дээр сууж яваад үүргэлэн унаж хэрчүүлэх зэргээр амиа алдах явдалч цөөнгүй гардаг байна. Манай улсад өрнсөн тэрхүү илгээлтийн эзэдийн хөдөлгөөн нь тухайн үед зөвлөлт холбоот улсад байгаль амрын төмөр замыг бариулахаар комсомолын хорооноос залуусыг урайлан дуудсан үйл явдлын шууд өрнөлөө байсан билээ. 1970-ад оны сүүлээр Атар газрыг эзэмших аян өрнсөнтэй холбогдсон Нийслэл хотын нэгэн сургуулийн 25 сурагч 10 дугаар ангиа төгсмөгцөө шууд Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны 1-р нарийн бичгийн дарга Цэдэнбалд ангиараа өргөдөл бичиж Бэд их орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцмоор байна. Ялангуяа хөдөө нутагт өрнөж байгаа Атрын 2 дугаар аяны ажилд идэвхтэй оролцож сангийн аж ахуй дээр очиж ажилламаар байна гэсэн хүсэлт гаргажээ. Цэдэнбал дарга тэдгээр их оронч сэтгэлгээтэй хөөхд залуусыг өөрөө хүлээн авч уулзаад Сэлэнг аймгийн нэгэн сангийн аж ахуйд ховь арилсан байна. Сангийн аж ахуйн даргад хандан эдгээр хүүхдүүдийг шаардлагатай бүх зүйлээр хангаж өг гэсэн өөрийн гарын үсэг бүхий захидлыг явуулсан аж. Хөөхтүүд тус сангийн аж ахуйд эрмэгцээ дүнхийсэн таван хантай 4 гэр бариулан хуваагдж ороод сумын өтрөн болон тариа баригадын тасгуудад ээлжилж хуваагдан ажиллахаар болов. Тухайн үед Монголд чимээгүй хот хэмээн нэрийддэг Орос маягийн хөшөө чулуутай цемтэн оршуулгууд аль хэдийн бий болоод байсан үе билээ. Сумын төвөөс баруун хойд хэсэгт орших Наран Эвер нэгэн уулын ингэрт
энэ сумын хөдөөлүүлэх газар буюу эрт дээр үед хүмүүсийг ил тавьж байсны улмөр бүхий чимээгүй хот уйдгартайгаар цайран оршдог байв. Оюутнуудад намар тариа будааны ажил дуусмагц үнэндээ хийгээд байхаар зүйл гарсангүй. Зарим нь хаяа нэг сумын авто засварын газар орж хуучин трактор хэрхэн засаж байгааг хөндлөнгөөс харахаас өөр ямар ч ажилгүй болох нь тэр. Ингээд хийдимийг ивэрсэн оюутнууд наргин цэнгэж, архи дарсууж, хоорондоо зодолдон хэрэг төвөг тарих явдалч наад захын хэрэг болжээ. Энэ үед илгээлтийн эцдийг ахалж явсан ангийн дарга Батхүү нэгэн шинжлэх ухаанч санал дэвшүүлжээ. Тэрбэр ангийнхнаа нэгэн гэрт цуглуулж байгаад за хэдүүлээ ингэж ажилгүй дэмий гүйрч байхаар шинжлэх ухаанд өөрсдийн хувь нэмрээ оруулцгаая. Энэ сумын хойд талын хүн тавьдаг ингэрийг асар их чөтгөр шулам шүглсэн газар гэж сумынхан одоо хүртэл айн чичирсээр байна. Орой өдөш бүрэнхий болмогц оршуулгын газрын хаваар явбал тэндээс үл мэдэгдэх шалдан хүмүүс гарч ирээд нэрээр нь дуудан араас нь хөөдөг хэмээн тийшээ хүүхэд шуухтай оройн цагаар явуулхач болж. Хэдүүлээ энэ хуучин цагийн бурангуй суртлыг тасар татан зогсоё. Цөмөөр шөнийн цагаар оршуулгын газар очиж диско бүжиг зохио. Ер нь бүтэн сайн өдөр болгон тэнд очиж хөгжим тавиад манго татаж үдэшлэг зохиож бай. Ингэснээр шашны үгширмэл хуучин үзэл суртал ямар ч хэрэггүй зүйл гэдгийг хүмүүст нотолж өгөх болно гэсэн байна. Нэгэнт хийх ажилгүй уйдаж суусан жаалуудаа энэ саналыг нэгэн зэрэг алга нийжигнүүлэн өгтөж авчээ. Тэд сүрийг бадруулан сангийн аж ахуйн даргад хүсэлт гарган бед оршуулгын газар ямар ч сүнс чөтгөр байхгүй болохыг нотлно. Энэ арга хэмжээнд шаардлагатай мөнгөөр туслана уу? Гэснийг сангийн аж ахуйн даргад ихэд дурамчхан хүлээж авснаар зогсохгүй. Манай сумын иргэд үхэгсний ясыг үндэлцүүллээ гэж уурлах юм биш үү? Хэмээн мөнгө санхүүгээр туслахаас эрс цааргалсан ажээ. Гэвч илгээлтийн зоримог эзэд маань сангийн аж ахуйн даргын туслалцааг авалгүй өөрсдөө бие даан шийтгэр болсон байна. Ингээд намрын тэргэл сартай нэгэн шөнө 25 оюутан зайгаар ажилдаг магнитофон хөгжмөө Абба, Бони, хамтлагийн дуунууд бүхий хуурцгийн хамт авч дэлгүүрээс хөнгөн зууш талах яам консерв худалдаж аван торонд хийгээд сүнс чөтгөр хэмээх бурангуй нийгмийн үлдэгдэлд эцсийн цохилт өгөхөр урам зоригтойхон хөдөөлүүлэх газрыг зорин алхажээ. Уг нь тэд огт өөр зүйл ярьцгаана хэмээн тохиролцсон ч алхах замдаа хэн нэгэн биднийг очсон чинь харанхуйд час улаануудтэй зэвхий цагаан царайтай 2-3 хүн булшин дээр сандаалаад суучихсан. Ашгүй уйдаад байсан чинь миний хүүхдүүд хүрээд ирвөө. Алив манай гэрт орцгоо. Гээд л булшныхаа тагийг онгойлгохвол яах вэ? Гээд эхэлмэх зогтон дуу алдан орилдож. Бити ийм юм яриад байл та. Гэсэн ч цаашдаа бүхий л яран сүнс чөтгөр хий үзэгдлийн талаар өрнөж эхэлсэн байна. Ингэснээр шарилын газрын дэргэд очмогцоо бүгд амьсгаа даран чимээгүй зогсов. Чимээгүй хот сарны цайвар туяанд хачин жихтэй нам гүндүн сийсэр тэднийг тоссон байна. Илгээлтийн эзэд шарилын газарлууд өгөж очиод эргэлзэж танигдсан дороо хөшсөн мэт зогсоход гинэт намгүй махыг эвдэн хэдэн хэрэг хаанаас ч юм чарлалдаж гуаглалд нисгэд бүгд пал хийтэл цочин нэг нэгэн рүүгээ хуйларн наалтжээ. Энэ ажлыг анх санаачилсан ангийн дарга Батхүү нөхдөө зоригжуулав. За одоо хөгжмөө асаая хэмээн магнитофондоо Аббагийн дуу бүхий хуурцаг хийгээд хөгжилтэй цоглог хөнгөн дууны аяар бүгдийн сэтгэл дэх айцыг үргээв. Аббагийн цоглог хэмнэлтэй дуунууд хадаж эхэлмэгц зориг орсон залуус шарилын газрын гүн рүү алхан очиод булшны чулуун дээрх нэр ус он сарыг чангаар уншин. Өө хөөрхий энэ хүн хар залуугаараа явчихжээ. За энэ нэмээч яах вэ? 65 хүрнэ гэдэг хангалттай амьдэрсэн байна. Гэх мэтээр уншиж эхэлсэн байна. Ийхүү талигачдын нэрсийг уншиж яваад сүхэ хэмээх зүггүй нөхөр совдаа хэмээх бүрлэж бүсгүй булшны чулуун дээр сандайлан сууж тамхи асаамагцаа бусдыгаа хөгжөөж инээлгэхийн тулд өө хөөрхий совдаа минь дөнгөж 30 насны дээр чимэн хорвоог орхисон байна шүү дээ. Совдаа чиний сүнс энэ хавьд байгаа бол надтай ирээд нэг уулзаад орхиоч. Гэхэд зарим нь хөхрөн инээлдэж зарим нь улам бүр зориг орон нээрэнд юуч байхгүй л байна штэ. Гэлцэн бүжиглэж маазраад эхэлжээ. Ингээд Аббагийн хуурцгийг сольж Бонимин
Бүрчилүү хөгжилтэй дуунуудыг тавьсны дараа залуус энд тэнд хэд гурваараа манга татахын сацуу. Хөөе бүрлээч нараа. Та нар босож ирээд бидэнтэй найрлаж бүжиглээч. Авсан дотроо хэвтэх уйлгартай байгаа бидтэй. Хэмээн хинэгнэн алайлан хашгирахад бүрчихээр хөгжилтөж нээлтэн дуу шуу болцгоов. Гэнэт магнитофоны хөгжмөөр цоглог нь аргагүй цууратаж байсан Боним хамтлагийн дуу тасалтанд чихраад эхэлмэгцсэн. Хальсан зурагдчихжээ. Хэмээн зарим нь харамсжээ. Гэтэл Боним хамтлагийн дуу улам бүр тасалдан хятнаж чихарч байснаа. Гэнэт дундуур нь нэгэн эмэгтэй хүний сөнг хоолоо орж ирээд "Сайн намайг хэн дуудсан бэ? Хэн миний нэрээр сувдаа гэж дуудав?" Гэхэн тодхон сонсогдлоо. Өнгөрөн хөөрч байсан илгээлтийн эзэд энэхүү дуу хоолойг сонсмогцоо хөдөлгөөнгүй хөшиж орхисон байна. Мөнөх бүрлээчийн булшны чулуун дээр сууж нэрээр нь дуудсан сүхэ бүрчих айж хідэн огтын голоор тавиад орхон тэр. Магнитофоны өсгөгч ахиад л хэсэг чихарснаа. "Та нар намайг харж байна уу? Саяны намайг дуудсан залуу миний араас яватар." Гэх эмэгтэй хүний хягтансан хоолой гарахын тулд энэ үед хинэгнэн "Хүй, тэрийг хараач. Хэн бэ?" хэмээн оршуулгын газраас нилээд зайтай сарны гэрэлд дүнайртан харагдах хөндий рүү заасан байна. Сарны гэрэлд дүнайртсан тэр хөндийд булшны газраас холгүйхэн нэгэн цайвар өмсгөлтэй хүн сөөмөлдсөн явж байгаа залууст харагджээ. Үүнийг харамгцаа. Юуныхан сүнс чөтгөрөөс айлгүй шинжлэх ухаанчаар хандаж хатуу цохилт өгөхгүй. Огт нь чарлалтан нэгэн рүүгээ шигдэн бөөгнөрөхөд хөвгүүд нь ч бас л тэднээс илүүтэй айн сандарч твдэнгүй л. Магнитофоны өсгөгч дахин чихарч "Тэр намайг дуудсан залуу одоохон над дээр хүрэтэр. Тэгэхгүй бол чамайг хаанч байсан салахгүй дагаж яваад олж авна шүү" гэсэн байна. Үүнийг сонссон илгээлтийн эзэд умхумгүй чарлалдан хөдөөлүүлэх газар асаалттай орхисон магнитофоноч авалгүй тэр чигт нь хаячхаад сумын төвийн зүг рүү хариалах гэж. Залуус бахардатлаа гүйж ард хаягдсан огт нь уйлан чарлалцсны эцэст саял амьсгаа даран зогсоход мөнөөх сөөмөлдсөн цагаан хувцастай хүн араас нь салахгүй даган яваа нь харагдсан гэдэг. Тиймээс бүгд ахиад л хар хурдаараа гүйсээр сумын төвийн гэрэл дунд орж ирээд баг зэрэг тайвширчээ. Ингээд бүгдээрээ "Ямар сони юм бэ? Сүнс чөтгөр гэж үнэхээр байдаг байх нэ? Тэгвэл шинжлэх ухаан социализмын онол маань хуурамч байх нь?" гэх мэтээр ярилцсаар гэрийнхээ үүдэн дэртэл мөнөөх сүүмэлсэн цагаан хувцастай хүний дүрс гэрийнх нь үүдэн дээр зогсож байсан гэж. Залуус бүрч айж бачимдан сумын захиргаараа гүйлдэж тэндээс хэсгийн төлөөлөгчийг дуудан хэсгийн төлөөлөгч нь сумын даргаыг дуудаж тэр шүнжэнгөө сумаараа нойргүй түжигнэж хонсон гэж байгаа. Ялангуяа нөгөө талигачийг нэрээр нь дуудаж босгосон сүхэ хэмээх залуугийн бие муудаж халууран элэрч ухаантай ухаангүй болсон байна. Ингээд сумын эмнэлэгт 3 хоног хэвтүүлсний эцэст сүхэг нийслэл хот руу явуулсан боловч хотод ирээд 14 хонсны дараа амьсгал хураасан гэдэг. Үүнийг сонсоод илгээлтийн эзэд нөгөө нэрээр нь дуудсан сувдаагийн сүнс ирээд аваад явчихлаа хэмээн айж имэн шивнэлдэж байсан гэж. Олон хоног араас нь салахгүй чаргуулцснаас харвал нэлээд өгзгөр чөтгөр байсан бололтой. Түүнээс хойш сумын төвийн илгээлтийн эзэдийн урам зориг баг багаар хугаран алдарч нэгээрээ хот руу оргож явсаар эцэстээ 4-5 залуусал үлдсэн гэдэг. Харин энэ явдлаас хойш тус сумын хөдөөлүүлэх газар руу хэнч зориглож хөл тавиагүй бөгөөд мөнөөх оюутнуудын хаяад явсан магнитофон хөгжмөн бүр 90-ад оны ихэнх үе хүртэл зэвэн дидэгчгсэн тэндэ хэвтсээр байсан гэдгээ.